тодорхой салбар гэлтгээр нь бол яг тухайд бол яг нүүрсийн салбарт төлөвлөлт сорилттой жил байсан шүү дээ. Тэгэхээр нь өнгөрсөн он ер нь хамтлагаа компани үйл ажиллагаа бол борлуулалт талаас ер нь ямар шиг байсан бэ? За 2025 оны үед бол за одоо 2024 оноос бодвол за Хятадын зах зээл дээр их нүүрсний огцсон унстай шалтгаалan 2025 оны эхний хагас жилд бол манай нийт одоо бий ярилж байгаа дийлэх хувь маань бол амжилттай болсон байдаг. За оны харин 2 дугаар хаст бол тодорхой хэмжээний бас зах зээлийн ханш давтарж иж за 2 дугаар хаст бол тодорхой хэмжээний бас борлуулалтыг бол за Монголын хөрөнгөний биржээр бас дамжуулан арилж яаж за өнгөрсөн онд нийтдээ 2.2 сая тонн нүүрсийг бол экспорт бол гаргасан юм үзүүлэлттэй байна. За харах юм бол 2025 оны 2 дугаар эхний хагас жилийн одоо үйл ажиллагааны тайлангаас харуул компанид оны эцсээр гэхэд өнгөрсөн 2024 оны одоо экспортын бие хэмжээгээр бол ер нь буурахгүй байх дүгээр бол төлөвлөн ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ тайлбарлах бол гүйцэтгэл нь ямар шиг гарсан бол. Тийм 2024 оны жилийн эцсийн бие хэмжээний үед бол бууралт бол байхгүй. Энэ бол нэг төвчөнд бол хүрсэн. Гэсэн боловч одоо борлуулалтын орлогын хэмжээ бол зах зээлийн одоо үнийн уралтаас шалтгаалсан бол тодорхой хэмжээгээр бол нэлээд буурч гарсан байна. Тэгэхээр сүүлд компани одоо хувьцаат юм шүү дээ. Ногдол ашиг тарахаар шийдвэрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ компанийн зүгээс ер нь ногдол ашигын бодлого ер нь ямар хөө баримталж авч байгаа. Ер нь бол тавталгаа компани хувьд бол Монголын өргөний биртэ бүртгэлтэй компаниудаас хамбар хоёр дахь хамгийн том ногдол ашиг тараадаг компани байгаа шүү дээ. За манай компанийн хувьд бол за 51% бол Өмнөд аймгийн орон нутгийн өмчийн мэдлэлд байдаг ийм компани. За үүнийхээ өрөөнд бол манай компани үеийн үед бол за Өмнөд аймгийн одоо төсвийн орлогыг бүрдүүлэх гол одоо бүрдүүлэгч компаниудын нэг. За энэ утгаараа одоо аймгийн одоо хөрөнгө оруулалттай байгууллагын шаардлагатай хөрөнгө оруулалтын шаардлагатай хөрөнгө санхүүг бол одоо манай ногдол ашиг хэмжээгээр бол тодорхойлдог. Ийм учраас ногдол ашиг бол нэлийн өндөр хэмжээгээр бол одоо хуваарилдаг. За манай компанийн хувьд бол яг Монгол Улсын хэмжээнд бол нийт татвар хураамж болон ногдол ашиг гэсэн хэлбэрээр бол одоо Монгол Улсын нэгдсэн төсөвт бол нэлийн хэмжээний одоо мөнгөийг төлөвлөдөг. Нийтдээ бол одоо манай компанийн хувьд бол нэг 75-аас дээш одоо өгөөжийг бол Монгол Улсын одоо төсөвт бол төлөвлөж байна гэж бол хэлж болохоор байна. Тэгэхээр тань сайн хэлсэнчлэн 2 дугаар оны эцсээр их ер нь бол 2024 оны үзүүлэлтэд ажиллахад экспортын хэмжээ харьцан татвартай байсан гэж хэлж байна шүү. Тэгэхээр 2 дугаар хагас жилд нэдгөө борлуулалт нэлээдгүй огцсон нэмэгдсэн байх төр зөвхтэй байгаа тийм. За борлуулалтын хувьд бол нийт борлуулалтын холбоотой нийт ажлыг бол одоо манай 2 дугаар хагаст бол нийт ажлынхаа нэг 77% бол манай 2 дугаар хагаст гэж гүйцэтгэсэн байна. Тэгээ бас муу хандлаад би уулархайн бирж ярьж байгаа гэсэн бол уулархайн бирж дээр бас муу хандлаад 2 дугаар хагас жилд арилжаалсан бүтээгдэхүүний хэмжээ бол нэдгөө нэмэгдсэн байгаа шүү дээ тийм. Өнгөрсөн оны үед бол манайд нийт одоо Монголын уулархайн биржээр борлуулагдсан бүтээгдэхүүний 30 орчим хувийг л эзэлж байгаа. За энийхээ нэг 45 орчим хувийг бол бид нар экспортод бол гаргасан. Одоо бол одоо гэрээний үлдэгдэл байгаа нүүрсүүд бол экспортод бол гараад бол хэвийн мөл явж байна. Тэгэхээр тавлан компаниуд экспортын одоо дийлэх бүтээгдэхүүн за бараг 100% нь бол уулархайн биржээр ажилладаг байгаа шүү. Тэгэхээр уулархайн биржээр ажиллаж байгаа үйл явц нь ямар шиг явж байгаа. За уулархайн биржээр ажиллаж байгаа хувьд бол манай компанийн хувьд бол 100% бүтээгдэхүүнээ бол уулархайн биржээр дамжуулан ярьж байгаа. Үүнтэй холбоотой бас тодорхой хэмжээний сорилтуудыг бол бас манай компанийн хувьд бол туулж байна. За нэгдүгээр нь бол яг манай одоогийн байгаа их зүйн орчноор бол нэг ажлын 7 хоног дотор цахилгаан өгдөг. Энэ хойнлын нэг 10 хоног болдог. Тэгтээ зэрэг Хятадын одоо эдийн засаг дээр гарч байгаа тодорхой хэмжээний үнийн өсөлтөн дээр бид нэр арилжаа хэлхий цахилгаан өгдөг боловч тэр нь тодорхой ажлын 10-аас одоо хойнлын 10-аас 11 хоногийн дараа арилжаа явуулдаг өдрүүд дээр бол одоо үнийн уналт нь тардаг. Тэгэхээр арилжаа амжилттай болох юм тохиолдол байгаад. Тэгэхээр бид нар юу гэж хэлэх гэдэг нь Хятад зэрэг Хятадын эдийн засаг дээр гарч байгаа өсөлтийг бид нар энэ бирж дээрээ бол барьж авч чадахгүй байгаа. Энэ нь бол одоо бидний хугацаа алдаад байгаа нэг даваа шинж нэг суултал болоод байгаа. Нөгөө талдаа зэрэг Монгол улсаас одоо биржийн үйл ажиллагаа илүү дэмжихийг одоо Монголын засгийн газар бол одоо болоо олгож байгаа. Энэ талбарт бол манай компани хувьд гэсэн бүтээгдэхүүнээ бол 100% зарж байгаа. Нөгөө талдаа бол биржийн бүтээгдэхүүний гол давуу тал нь юу гэдэг зэрэг тодорхой зас хугацаанд эдийн засгийн өсөлттэй байгаа хугацаанд бол одоо худалдаа авахч талд нөөцийг хүргэж өгөх ийм боломжтой байх хэрэгтэй. Энийгээ дагаад хил гайл дээр бол одоо нийтдээ бол одоо ганц хавцгаатын бондор бол нийт одоо өнгөрсөн 25 онд гарсан нөөцний бол бидэт байгаа мэдээлэлээр бол нэг нийт нөөцийн 4.1 орчим нь бол биржээр арилжаалагдсан нөөц экспортлогдсон гэж бол тооцоолж байгаа. Тэгвэл зэрэг бомбын хил гайлын нэвтрүүлэлттэй байгаа тэр цаг хугацаанд дээр биржийн нөөцийг илүү төлхөө хурдан гаргах энэ бас бодлогыг гаргаж өгөх юм бол биржээс
бюджет дамжуулан худалдаа авч байгаа компаниудын бас сонирхол илүү нэмэгдэх ийм боломжтой болов гэж бас харж байна. За нөгөө талдаа бас энэ тал дээр бол яг мэдээж бюджет зарж байгаатай холбогдуулан манай компани өөрөө бас нөгөө 51% орон нутгийн өмчтэй учраас засгийн газрын 160% тогтоолын дагуу бол тээврийг бол ерөнхий гэрээний дагуу зохион байгуулж байгаа. Энэ нь бол нэг талдаа бол тээврийг одоо эвдийн зах зээл дээр нийлүүлэлт эрэлт ихссэн үед бид нийлүүлэлтээ нэмэхэд бол тээвэртэй одоо ихсгэх бага үед буруулах энэ нөхцөл байдал дээр жоохон тийм уяатан биш юм нөхцөл байдалтай байдаг. Энэ нь бол жоохон бас компани үйл ажиллагаанд бол жоохон сөргөнөл үзүүлж байгаа. Таны хэлсэн эхний нэгэн чухал санагдлаа би бирж дээр арилж байгаа юм хятадын зах зээл болж байгаа үнийн хөдөлгөөнийг ер нь хангалттай ингэж амжиж орж чадахгүй юм гэдэг. Энэ юу авч ирсэн бол орох салуудын ер нь аль талаас нь илүү одоо өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Ер нь брокер талаас аваа эсвэл биржийн талаас аваа эсвэл ер нь оролцож байгаа ер нь бүх талаас жоохон илүү хурдан ажиллах хэрэгтэй гэж харж байгаа. Тэгээ энэ дэр бол одоо яг манай биржийн журам одоо бүтээгдэхүүний биржийн журам дээр байгаа. Журам дээр бол одоо ажлын 5 хоног нийт зарласан байна. Ажлын 2 хоног одоо барьж урсан байна те. Өмнө захиалга аавна тэгээ баталгаажуулна гэдэг. Ингээд ажлын 7 хоног гэж журмалдсан энэ хугацаа маань өөр одоо гол асуудал болоод байгаа. А нөгөө талдаа яг бас Монгол улсад одоо ингээд өнөөдөр ингээд бид нар магадгүй 100 одоо өнгөрсөн оны 11 сард бол одоо хятадын эдийн засаг дээр хамгийн өндөр өсөлттэй байсан цаг хугацаа байсан. Одоо 160 орчим ганц модны одоо цаашаа борлуулж байгаа нүүрсний ханшуулт 160 орчим ам доллар дээр бол байсан. Хүрч ийсэн. Тэгэхээр энэ дэр бид нар арилжаа хийхэд бол хоцорсон. Тэгэхээр 160 үед дээр бид захиалга өгөөд нийлт хийхэд зах зээл унахаас өмнө хурдан нийлт хийхэд тулд бол мэдээж нэлийн хурдан хугацаанд ажиллаж хамгаалах шаардлагатай болж байна. Тэгэхээр өнөөдөр ингээд магадгүй одоо нэг дундаж нэг хугацаагаар тооцоод үзэх юм бол өнөөдөр арилжаа захиалга өгөхөд ханы экспорт нэг баг сарын дараа гарч байгаа. Тэр нь одоо бирж арилжаа болно, гэрээ байгуулна, гайл татвар гайл бүртгүүлнэ, гад бас ингэслэгээ авна тий. За лабораторийн дүгнэлтүүд гаргуулна, тэгээд тээвэрлэлийн гэрээ хийгээд ингээд явна гэсээр байтал нэг сарын дараа экспорт эхэлж идэг. Энэ нь бол одоо яг нэлээд тийм удаан юм нөхцөл байдал үүсгээд байгаа. Тэр өнгөрсөн жил бас одоо бонд дээр бол ингээд хоолой үүссэн байсан гэсэн нөхцөл байдал ярьж байсан шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар тэр нь одоо юу задлагдсан байгаа болоо юу? Тийм өнгөрсөн 2024 оны жилийн эцсийн байдлаар бол бас нэлээд хэмжээний нүрсийг бол сая тонн нүрсийг бол Минаклийн бонд дээр бол цаадны одоо агуулгад бол хүргэсэн байсан. Энтэй холбогдуулан нөгөө худалдаа авч талын одоо татаа болцсон сам шалтгаал нь тухайн нүрс маань хэлээр гарахгүйгээр одоо ингээд үлдсэн. Энийг бол бид нэрс 2025 онд бас дахин арилжаанд оруулах мөн холбогдох одоо компаниудаас улс дэд ярилцлага хийж экспортод гаргасан. Одоо энэ нүрсийг бол одоо энэ дийлинг хувийг бол гаргаад дууссан байна. Тэгэхээр Хонцлог 2026 онд ер нь компани зүгээс одоо сая төлөвлөлт тогтсон үеийн хурал боллоо. Зам туршлаа тэр өөр баталсан бизнес төлөвлөгөө харж үзэх юм бол ер нь 2026 онд компани аль чиглэлд илүү одоо төлөвлөж ажиллахаар байгаа. Зөвхөн туншлаа нэмээд асууд зах зээл ер нь ямар шиг байх талтай. За зах зээлийн үед бол бид нар Америк компанийн үед бол өндөр өсөлтийг хүлээхгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол үнийн болон зах зээлийн нөхцөл байдал бол одоогийн нөхцөл байдалтайгаар ер нь тодорхой байх болов гэсэн ийм л одоо таатай ийм хүлээлттэй л байгаа. Энэс одоо унахгүй байхад бол шаардлагатай байгаад байгаа. За 2026 онд бол манай компани хувьд бол 6.6 сая тонн нүрс экспорт нь гарна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За эхний 2 сарын байдлаар бол гүйцэтгэл бол нэг 90% ажлыг ингэ хэвээ явагдаж байна. Тийм. За мөн одоо оны одоо яг энэ цаг хугацаанд бол эдийн засгаар бол одоо яг нүрсний уналтын одоо хамгийн гол одоо уналтын цагууд таарсан байж байгаа. Гэтэ энэ үед бол бид нар бас өнгөрсөн онд бол одоо солилцолт хийж байсан бол энэ жилийн үед бол бас тодорхой даван тулахаар бас дөрж ажиллаж байна. Тэгэхээр та өнгөрсөн жилийн 2 дахь ах жилээс ер нь ажлаа хүлээн авсан байна шүү дээ. Тэгэхээр ер нь ажлаа хүлээн авснаас хойш компани үйл ажиллагаа тал дээр нь ер нь аль талаар нь илүү төлөвлөгөө ажиллаж байгаа вэ? За компанийн хувьд бол илүү экспортынхаа одоо борлуулалтаа илүү тогтвортой. Тэгээд түүнийгээ илүү одоо нэг тогтвортой худалдаа авч талдаа гэрээний заасан хугацаанд хүргэж өгөх. Дөөд одоо түрүүний хэлсэнчлэн бид нар гэрээний заасан хугацаанд буюу одоо тухайн одоо худалдаа авчийн сонирхож байгаа тэр эдний засгийн таатай орчин нөхцөлд нь л одоо хурдан гарч өгөхийн тулд бол хилэг айлтынхаа нэвтрүүлтийг бол нэвтрүүл одоо сайжруулах тал дээр бол мэдээ сайн анхаарч ажиллаж байна. Танаас хэлсэнчлэн ер нь бирж ярьж асуултаа замдчлан экспортоор гаргах ч удаашралтай. Тэгэхээр ер нь гарч ирсэн компаниуд үйл ажиллагаагаа хэлэхэд шаардлагатай ер нь бол ингээд зорилтууд хүрэхийн тулд ер нь ямар шиг зорилтууд толгорч байгаа бол хамгийн том хэрэгслүүд нь юу гэж харж байгаа юм бэ? За манай компанийн хувьд бол за олборлолтын үйл ажиллагааны хувьд бол энэ бол тун хэвийн дажгүй байдалтай байгаад байгаа. Ер нь бол хүчин чадлын хувьд бол бид нар жилд бол 10 сая тонн нүрсийг бол экспортлж байгаа юм боломж бол байна. Олборлох боломж бол байна. Гэхдээ яг одоо үндсэн одоо гашуун сухад боонтоор нэвтрүүлж байгаа нүрсний одоо ачаалал дараалал энэ үе маань бол бас нэлээд
одоо компаниуд ажиллагааг бол нэлээд тоглож байгаа. Энэ дэр нөгөө талдаа бол мэдээж Эрдэнэс 57 гэдэг маш том компани, одоо төрөмж том компани бол зэрэгцээ ажиллаж байгаа. Бас тэр гарч байгаа нүрсний дийлэх үе манд бас компани ажиллаж байгаа. Хоёр компанийн хувьд бол одоо хамтсан байлаа. Тухайн ордынхаа бүлэг одоо манай орд чинь бол нийт одоо 5 дахь бүлэг ордын бол 0.4 278 га буюу 0.4% л эзэлж байгаа. Эрдэнэс 57 зүүн болон баруун цанхын дунд орч идэг ийм одоо урхай. Тэгэхээр хоёр урхайтайгаа хоёр талынхаа одоо Эрдэнэс 57-тойгоо одоо тохирсон байдлаар тий холбоотой үйл ажиллагааг үл ийм юм болох боломж бол байгаа. Нөгөө талд экспортын үед бид нар шинэ гарцыг нээх мөн одоо доктортой худалдаа авагч нартай одоо доктортой дүнгээр гэрээ одоо биржээр гэрээгээ байгуулад тийм юм л зорилго байна гэсэн.